далд ертөнцийн тэмдэглэл. Бөөгийн идэл хэрэглэлээр хамаагүй оролдож болдгүй юм байна л да. Ялангуяа нас барсан бөөгийн эзүүлсээр. Тэгээ олон жилийн өмнө нэг настай хүн өөрт тохиолдсон явдлаа ярьж исэн. Тэр хүний эмээ нь удган байсан. Тэгээд өөрөө жоохон байсан нөө эмээ нь өнгөрөөд эмээгийнх нь хингэрэг нь гэрт нь өгдөг гэсэн байна. Тэгээ хүүхд өссөн он яг нөө эмээгээ бөөлж байгааг нь сонсож байгаа тэр нөө тамлага дуудлагын чэйжлээд авчихсан. Тэгээ саваагүйтэд эмээгийнхээ хингэргийг гэртээ ганцаар байж байхдаа дуургаад нөгөө тамлагыг уншаад дуургацсан байгаа. Тэгсэн л тэр өдрөөсөө ахуулаад гэрийнх нь хамаг юм эвдрээл янз янзын савтай юмнууд нь асгараал байсан гэж байгаа. Тэгэл орой болохоор гэрт нь ингээд салхиж байгаа юм шиг. Эсвэл ингээд тоон дээр нь хэрэг шувуу өрчөөд гуайглаад ерөөсөө явахгүй. Тэгээ сүултээ халуураад янз янзын юм зүүдлээд дэмэрээд эхэлсэн байгаа. Тэгээ учир байдлаа аав ээжтэй хэлээд тэгээ аав ээж нөх хүүхдэд дагуулж яваад өөр бөөдөр очиод үзүүлсэн чинь наад хүүхд чи эмээгийнхээ онгодыг сэрэгчиж хингэрэг нь ам гараагүй байсан байна. Онгодын бушуухан тахихгүй бол болохгүйгээд тэгээд тэр эмээгийнхээ онгодыг тухайн бөөгөөр тахиулаад гайг болсон байгаа. Тэгээд тэр бөө тэгж илжилтэй. Удахгүй энэ хингэрэгнийх нь амин салах баха. Тэгэхээр та нарт мэдрэгдэнэ гэд. Тэгээд нэг өрөө байцсан чинь гэрт нь айхтар чимээ гарсан гинэ. Тэгсэн чинь нөгөө хингэрэг нь ингээд арьсан ингээд задарсан байсан гэсэн. Тэгээ тэрийг нь хээр гадаа онголж тавиад тэгээд ер нь тэгж ярьж ирсэн. Одоо энэ бөөгийн эд зүс гэдэг юм чинь бас бөөн байхгүй болцсон ч гэсэндээ учиртай байдаг юм билээ. Хамаагүй оролдож болохгүй. Би нэг хүүхэд байхдаа тэгж оролдоод нэг балрангаа алдсан гэж ярьж ирсэн. Тэгэхээр энэ бөөгийн эд зүсээр бас хамаагүй оролдож болохгүй нэ гэдгийг энэ тэмдэглэлээс одоо ойлгож авч болох байна. Энэ хүртэл сонссонд баярлалаа.